За, Болдоотрын наадам манас биелэл тэгээд харагдаж байна. 1991 онд төрсөн. За, Монгол айлтус бие тамирын дээд сургуулийн оюутан. За, кикбокс спортын олон улсын хэмжээний мастер цолтой. За, 2009 онд Тайланы Бангкокт болсон Азийн наадмаас мөнгөн медаль хүртчихсэн юм. Одоо манай орны өсөж байгаа тамирчин. За, эхний одоо суглаа Афганистан улсын авраг Саед Аламууд Мобазейд гэж энэ одоо хүч тэнхээ ихтэй тамирчинтай таарсан. За, хөөх болонд Афганистан улсын тамирчин гарч ирсэн байна. Саед Аламат Мобаейс гэж. За, улаан болонд Монгол улсын тамирчин Болдоотрын наадам. За, 70 кг-ийн жинд одоо эхний тулаана хийж гин. За, энэ жинд нийт 32 одоо шилдэг тамирчид одоо орж ин тулалдж байгаа. За, эхний үе эхэлж гин. За, тулаан бол одоо 2 метр 3 өсөлдөх ёстой. За, тэнцэн тохиолдлыг үүсгэн. За, Афганистаны тамирчин ойрын зай шахаад хүчтэй давтлаа. За, манай амжилттай хамгаалаад одоо тулалдах төв хэсгээ сонгож ингэ зодтолч. За, энэ хоёр тийш займраад ерөнхийдөө яг Афганистаны тамирчдыг харсал та хүчтэй тэрнээс тулалдах юм тийм өндөр одоо сонгуул биш ч гэсэн маш хүчтэй одоо давталдаг тэр хүчтэй өшөглөлт хүчтэй цохилтууд орох юм бол бас аюул учруулж болохоор ийм байсан л да. Хүч тэнхээний хувьд илүү. За, бидний одоо боловсруулж чадсан илүү гарч чадсан юм бол тулалдах арга барил байгаа. Энэ хүчтэй хүнтэй яа тулалдах болох вэ гэж. За, энэ хүчтэй хүний эсрэг хүчийг хүчээр дагуулна гэж ийм одоо мэхвий. Одоо хүчтэй гүгээд тоглоод байгаа хүний чинь хоёр тийш ингэж гаргаж ядрааж агаад ингээд тоглоонууд хийдэг. За, наадам бол одоо маш одоо зөв тактикийг зөв сонгож байна. Өсөлдөж байгаа зайд орохгүй нойрын зай. Тэгээ ойрын зайнаас гарчаад холын зайд одоо ингээд тоглоод байна. Тэгээд сэрэг тоглоог өнгөрөөгөөд өөр амжилттай тоглоод байгаа. За, энэ дээр бол сая зүүн гарын одоо цохилт бол урд гадаагаар даавуулаад хүчтэй болж. За, энэ Афганы тамирчин бол ойрын зайд хүчтэй зохиод байгаа маа. За, тэгээд энэ Афганистаны одоо спорт гэдэг төдийл спорт бол кикбокс спорт энэ Афганистанд 1 номерын спорт. Афганистан улсын үндэсний олимпиад Афганистан улсын засгийн газар одоо кикбокс спортыг хөгжүүлэх талаас маш их анхаарал тавьж зүйлүүд ажиллаж байгаа. За, энэ одоо хүчин. За, их одоо энэ Афганистаны тамирчид хүчтэй ингэж төрж орж гарч ирж байгаа маа. За, ингээ нэгдүгээр үед дууслаа. За, Афганистаны тамирч ихтэй хүчтэй дайрсан ч гэсэн за, Монголын одоо тамирч их зөв хамгаалж ингэж. За, энэ дээр харагдана. За, энэ урдгарын хажуугийн цохилт. За, энэ байна. Одоо займар нэгдэг чинь. Займраад хажуу талд нь дуган сая. За, энэ байна. Хөлийн гарын эсрэг хөл гэж тийм ээ. Хөл эрэхт нь сөрөөд ингэ өшөглөөд байгаа. За, энэ оновчтой улс хэсгээс их гоё удаашруулж харагдаж байна. За, энэ ташрамд энэ дэлхийн авто тэмцээнийг таны мэдхүн телевизийн одоо сурвалжлах хэсэг очиж газар дээрээс нь сурвалж үзэх та бүхэндээ өргөж байгаа. Ингээ мэрэгжлийн одоо төвшөнд битсийн бичлэгийг бас ингээд үзэгчтэй өргөж байгаа давсгал хангалуун байна. За, ингээ 2 дугаар үе. За, одоо их чухал хин нэгэ тандаад мэдсэн байгаа. Яа тоглолт юм, яа тоглолт юм бэ? За, маш гоё болсон. Зүүн хөлийн хажууг өшгөлт гоё болсон. Өрсөлдөж гарахаас за, тэгээ займарж гарч байгаа дахиад хөл. За, энэ харин Афганистаны тамирчны баруун гарын хажууг цогт маш хүчтэй болсон. Маш хүнд очсон. За, тэгээ нуруугаа ашигланаа. Энэ өндөр нуруу өндөр жацыг одоо ашиглаж ингэ тулдах хэвээр. За, сая хараа ухс ихтэн зүүн гар гоё мөргүүлээд нэг оноо авч байна. Дооны систем бол адилхан. Гараар одоо толгой өсгөд би оновчтой болвол 1 оноо. За, хөлөөр толгойроо өшгөлөхөд 2 оноо өгдөг байгаа. Тэгэхээр хөлийн одоо цогтууд илүү одоо тоологдож оноо одоо болж идэг байгаа. За, сая болоо зүүн. За, бараг авчлаа да. Би бол тэгжил харлаа. Сая бол цохилт аваад тонгоолоод тоосонгүүдээ. Уг нь сая бол цохилт аваад бүр тонгоогоод сулраад ирлээ Афганистаны тамирчин. Тэгээ манай тамирчнээс Бэйли ни үдээ сугарсан гэж үзүү. Бас тайм завсралга авчлаа. За, 2 дугаарын дунд явж байгаа. За, 2 тишээ гаргаж байгаа. Энэ хүчтэй зодтолдох гээд байгаа хүний чи аргалж болно. Өөрийнх нь зайд орохгүй. Тэгээ өөрийнх нь зайнаас тулдаад ахтал. За, сая олон зайнаас ээлжт 1 оноо. За, ахаад ээлж. За, Афганистан тамирч эргүүлээ 1 оноо авч илэн. Их хүчтэй тамирчин байсан. За, наадмын манаас энэ хамар гимтсэн байгаа 1-р үедээ. Афганистаны тамирчдын төрүүч хажуугийн цогт оновчтой болсон. Яг хамран таарсан. Маш хүчтэй цогт авсан. Тандрас хамраас тусгаажууд бас тогтохгүй бас их сандрахсан. Гэхдээ бас залуу тамирчны бэлтгэл сургууль таарсан. Бүх зүйлнүүд жигд байсан учраас ингэ амархан сэргээд ингэ
Ямар ч байсан эмчээ магадлалаар хасагдаагүй. За ингээд тулааны 2 дугаар үе. За энэ дээр л одоо энэ баг их хурдан ажиллах хэрэгтэй. Тэр одоо юу болж байна, юу болохгүй байна. Маш хурдан зөвлөгөө өгч. За энэ дээр харагдана 2 дугаар. За энэ бол хүчтэй болжээ. Зүүн хөлөө хажуу үзэхэд маш хүчтэй. Би энэ дунд хэсэгт одоо гидсэн маш хүчтэй болсон байна. За энэ дээр ороод ирэхэд нь одоо дахиад хөлийн өшгөлөлт. Зүүн хөлөө хажуугийн бүм. За яг зөрөөд угсагтан зөрөөд өөрийнхөө чацыг бас ашиглаад байна. За энэ авганы тамирчны энэ хүчтэй болсон. Баруун гарын хажуу Монголын тамирчныг бол маш хүчтэй онсон байна. Тэгээд бэлтгэл мөн хүн бас аял гівтүүл өгөхөөр ийм л хүчтэй захилт ирсэн. За энэ дээр их гоё болсон. Богтуулаад урд гараараа хийш. За энэ авчтай аваад тэр нь говж яхад нь шүүх шараагүй юм байна даа. За энэ дээр хойд гар ахаад урд гар хүргээ хойд гар. Хойд гар ирэхээс нь номчтой болсон байна. Маш оновчтой тоглолтууд хийж гисэн. За ингээд одоо шийдвэрлэх 3 дугаар үе. Оноогоор бол одоо илүү явж байна. За тулааны 3 дугаар үе. За энэ залуу тамирчид нэлээ одоо олон жил бэлтгэл сургууль хийж ингэж бас гарч ирнэ. За зүүн гарын хажуугийн цохил. За тэгээд хөл дээрээ явах яа их сайн одоо ороод өшгөлөл их сайн. Маш зүг болж байна. Энэ хүчтэй хүний юу гаргаад тоглолтын гол хүчийг одоо гаргаад ингээ одоо хажуу талаас нь тогтолч одоо унааваад байна. За нэг хөл дээр их гоё ажиллах хэрэгтэй. За энэ хамгаалт суларсан байна гэж бодож байна. За тэгээ энэ хөгжөөн дэмжиж байгаа Афганистаны тал бол үнэхээр хүчтэй байсан. Би одоо урд нь Афганистаны тамирчид нэг бус удаа харж ирсэн. Төдий л ур чадвар муутай хүчтэй биш байсан боловч энэ удаа бол одоо гайхалтай одоо юм бүрэлдэхүүнтэй ингэж ирсэн. За энэ гидсэн төхөл тэгээ хажуу дахиад төхөл за энэ 2 хөл тавтаад ер нь цохилд авчлаа да. За дахиад нэг хэдхэн секунд бол ер нь дутуу гарахаар байна уу? Ил дамгаа байдлаар буулгаж авах юм боломж байна. За сая зүүн гарын хажуу дахиад төхөл. За Афганистаны тамирчин боломж олдсонгүй дээ. Хөөгөөд байгаа мөртөө лонч чадсангүй. Монголын тамирчин бол одоо тулалд арга барилын хувьд хамаагүй илүү байна. За хүчний хувьд мэдээж илүү гарахгүй. За гівч тулалд арга барилаар илүү учраас ингэж хожих нэг. За сая хөлийн цохилтууд дахиад хөлийн цохилт толгойд бол сая 2 оноо. За одоо оноо бол хамаагүй тасраа явсан. Ер нь тэг ил дамгаа байдлаач бол вахаа 100 гарын хажуу цохилт дахиад хөлийн өшгөлөлт. За ер нь Афганистан тамирчид төвчээр зааж л ер нь тогтож байна доо. Дутуу гарвал гарахаар л байна. За энэ тоглолт бол ойлгомжтой болсон баха. За 1991 онд төрсэн юм залуу тамирчин. За энэ дээр харагдаж байна. Урд гарын хажуу замраад маш оновчтой болжээ. Тэгээ хөлийн өшгөлтүүд. Ямагны сэрэг довтлогоо. За сэрэг довтлох үед нь гарчаад байна. За өшгөлтөд нь гараараа хаагаад гидсэн тэгээ гараа явуулсан. Хоёлоо онсон. 2 оноо. Тий. Нэг доор 2 оноо авчлаа гэсэн. Тэгээ өшгөлтүүд өрсөлдөх сулраад ирэхэд нь ахаад өсрээд за энэ бол 90-д ороод баг хүн цогөлтөнд орзуул орхоор их төвчээртэй маань Афганистан. Энэ за гидсэнд бол за баг зогсолтонд орцсон байна. Бүр өшгөлүүлээд бүр зогсож байна. Ахаад Афганы тамирчин бол аргаа олохгүй байна да. Хүчтэй мөртөө тулалд гарга барилаа олохгүй. Монголын тамирчин бол энэ удаа түүнийг бол хөнкөн одоо арга залиар хожчлаа. За 100 гар яг 2 гарын хооронд орвол маш гоё болсон. За өнгөрсөн хойно сөрөг давталгаа ирж байна. Тэгээ гар хөл жигд байх хэвээр. Энэ кикбокс бол 50% одоо өшгөлдөг цогтөг байх хэвээр. За хөлийн өшгөлтүүд маш гоё болж өгч байна. Жиан дээр агнаас эцсэн байна бүр хөөхөж болцсон байна. За ингээ одоо шүүгчнэр одоо мэднэ хин ялсаалаагүй. За бас хүнд дуусч энэ тулаан хамар гимтсэн. За ингээд шүүгчдэр санал ихтэйгээр одоо Улаанбаатарын тамирчин Монгол улсын тамирчин наадам ялтыг өгч. За наадам бол Афганистан улсын тамирчин онооны илүүгээр 3 үеийн дараа буулгаж авлаа.